За өнөөдрийн видеогоор богино унталт буюу power nap-ыг хэд орчим минут хийх ёстой байдлаар ярив. 2021 онд хийсэн судалгаанаас харах юм бол энэ дэр 7 төрлөөр судалгаа хийсэн байна. Гүйцэтгэл, физик биеийн гүйцэтгэл, танин мэдхүүн гүйцэтгэл, ядрах, булчин өвдөх, нойр моглох, сэрэмжтэй байх, сэтгэл зүйн байдал, шөнийн цагаар унтах чадвар гэх мэт бүх үзүүлэлт маань дээш агсан байгаа та бүхэн харж байна. За хизээ тэгвэл унтах хэвтэй юм бэ? За тэгвэл 1-4 цагийн хооронд 30 минутын nap, power nap гэж нэрлэдэг тийм ээ. Богино хугацааны дуг хийх юм бол энэ үр дүнгуудад хүрсэн байна. 4-8 цагийн хооронд nap хийх буюу дуг хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ маань шөнийн цагаар унтах нойрны чинь циклийг алдагдуулахгүй гэсэн үг. To nap or not to nap хэмээхийн судалгаа маань 12 болон түүнээс дээш насны тамирч нар хийсэн судалгаа байгаа. Нойрны тухай маш олон судалгаа байдаг. За энэ судалгааны линкийг доор тавьчих. Та бүхэн өөртөө сонирхоод үзээрэй. Түрүүчийн видеонд та бүхэн ярьсан байгаа унтах ямар чухал юм бэ? Ялангуяа өсвөр насны тамирчид, хүүхдүүдэд ямар чухал юм тийм ээ? Шөнө унтж байхад юу ялгардгийг, аль гормон ялгараад аль нь багасч идэгний тэр тухай түрүүчийн видеонд дурдсан байгаа. Тэгэхээр энэ өмнөх видеог бас үзээрэй. Тамирчид, тасгалжуулагчид, эцэгчүүдэд зориулсан хүчирхэгжүүлэх буюу мэдлэгжүүлэх онлайн хичээлүүд маань удахгүй бэлэн болно. Тэгэхээр мөн тэр хичээлүүдийг үзье гэж байвал доорх линкээр subscribe хийгээрэй. За видеонууд маань таалагдж байвал лайк дарж өгөөрэй. Ингэснээрээ YouTube-ийн алгоритмаар олон хүнд хүрэх боломжтой болно. Мөн дараагийн видеонд соцрохгүй гэж байгаа болвол subscribe дарах мартаа.